Сайн байцгаана уу. Өнөөдөр Энтэй аймагт шинжлэх ухааны технологи инновацийг орон нутагт нотгшуулах аян гэдэг энэ аян өрнөж байна. За боловсрол шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны технологийн сан, Энтэй аймаг тэгээд Монгол улсын шинжлэх ухааны академи хамтраад зохион байгуулж байгаа энэ аяны хүрээнд өнөөдөр би Энтэй аймагт хийгдэж байгаа үнүүгийн дурсгалын судалгааны үр дүн тэрнийг одоо инновац болгож байгаа жишээнээс бол ярьлаа. Ер нь бол Хинтээ аймгийн нутагт бол нэг хүнүүгийн 30 гаруй дурсгалт газар байдаг. За энд бол нийтдээ нэг 1000 орчим дурсгал байгаа. За ерөнхийдөө төрлөөр нь хуваах юм бол хот суурины дурсгал болон улс оршуулгын дурсгал гэсэн хоёр төрлийн дурсгал байна. За тэр дундаа бол хүнүүгийн язгууртны булшинг бол маш сонирхолтой газрууд байдаг. Бор булгийн ам, дуурлаг нарс гэдэг томоохон дурсгалууд байгаа. За дуурлаг нарсны дурсгалт газарт бол бид нэр 2006 оноос хойш археологийн матлах судалгааны ажил хийж байгаа. Тэгээд энэ судалгааны үр дүнд бол энэ дурсгал маань бол үнүүгийн томоохон язгууртны булшнууд болох нь тодорхой болсон. За шинжлэх ухааны үр дүнгууд бол нэлээд гараад судалгааны бүтээлүүд бол хэд хэвлэгдсэн байгаа. За дуурлаг нарсны дурсгал газрын судалгааны үр дүн бол Монгол төдийгүй одоо дэлхийд одоо танигдаад явж байгаа ийм үр дүнгууд бий. За бид нэр одоо 2017 оноос хойш дуурлаг нарсны дурсгал газрын хойд хэсэгт бол томоохон одоо язгууртны булшны одоо матлах судалгаа эхлүүлсэн. Одоо энэ судалгааны ажил үргэлжлээд явж байгаа. Энэ судалгаа хийж байгаа булш маань бол ерөнхийдөө хүнүүгийн одоо шаниугийн оршуулга байх бол магадлалтай. Тэр мэдээж одоо хүнүүгийн хааны одоо оршуулга гэсэн. Энэ том одоо дурсгал бол одоо хийж байгаа Монгол хийж байгаа хамгийн одоо том оршуулгын дурсгалын судалгаа болж байна. За тэгээ энэ судалгааны ажилтай холбогдуулаад бид нар бас нэг ажил хийж байгаа нь бол Хинтээ аймгийн цэс даргын одоо дэмжлэгээр Хинтээ аймгийн иргэдийн хурлын одоо дэмжлэгээр бол Хинтээ аймгийн музейтэй хамтраад дуурлаг нарсны хүнүүгийн язгууртны дурсгалын музей судалгааны төвийг одоо байгуулж байгаа. За энэ ажил маань бол ерөнхийдөө одоо археологийн судалгааны үр дүн инновац болгож байгаа. Инновац болгоод одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож байгаа юм одоо томоохон жишээ юм аа. За бидний одоо ажил бол судалгааны төвийн одоо зураг төслийн ажил бол бүрэн дууссан. За энэ жилээс улсын төсвөр одоо ингээд судалгааны төвийн барилгын ажил маань эхлэж байгаа. За хэрвээ энэ төв байгуулагдах юм бол бас одоо тус аймгийг одоо зорж байгаа. За тэр орон нутгийг зорж явж байгаа хүмүүст бол одоо археологийн судалгааны үр дүнг үзүүлэх, таниулах. Тэрнээс гадна хүнүүгийн одоо судалгааны одоо үр дүнг одоо хүмүүст таниулах юм томоохон одоо зохицолбор болох юм байна. Тэгээд ерөнхийдөө бол Хинтээ аймаг бол түүхэн аялал жуулчлалын бүс болж одоо хөгжихөөр ингэж хөгжлийн төлөвлөлтөө гаргасан. Тэр дундаа бол Чингис хаантай холбоотой 6 том зохицолборыг бол засгийн газраас одоо бүтээн байгуулж байгаа. За бидний одоо байгуулж байгаа энэ судалгаа мэдээллийн төв бол энэ зохицолборуудын яг явах замд байгаа. Тэгэхээр бол энэ зохицолборуудтай ингээд цогцоороо хөгжиж аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болох юм боломжтой юм байна. Тэгэхээр бол энэ бол бидний одоо энэ хийж байгаа ажил бол ялцчгүй шинжлэх ухааны одоо үр дүнг одоо бүтээгдэхүүн болгож олон нийтэд хүргэж байгаа ийм инновацийн үйл ажиллагаа болж байна гэж ойлгож байна.